Сайн байцгаана үзэгчдээ Монголын сагсан бөмбөгийн талаар ярилцдаг Hope Notes нэвтрүүлгийн 2 дахь улирлын ээлжид дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнгөрсөн дугаараа хүргэснээс хойш үндэсний дээд лигийн плей-оффын тоглолтууд тун сонирхолтой үргэлжилж энэ улирлын аваргын төлөө хөрсөлдөөнд шалгарсан нэг багийн нэрийг бид олж мэдлээ. Энэхүү хасын хүлгүүд дахин явгуудаа үндэсний дээд лигийн финалд шалгарлаа. За мөн эмэгтэй шигшээ баг түүхэнд анх удаа эх орондоо Ази авар шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөхийн төлөө тоглолтоо хийх гэж байна. Эмэгтэй шигшээ багийн тоглолтууд үргэлжилсээр байна. За 3-3 улирал эхэллээ гэх мэт олон сонирхолтой үйл явдал боллоо. Ингээд өнөөдрийн дугаарын хамтраалагчаар сагсан бөмбөгийн тайлбарлагч Цэнд Баяр ажиллаж байна. Орой мэндийг хүргэе зэндээ. За орой мэндийг хүргэе. Саяны ярьсанчлан олон үйл явдлууд боллоо. Дээрээс нь үндэсний дээд лигийн маань гал халуун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтууд үргэлжилсэн. Бид нар аваргын төлөө тоглох нэг багийн нэрийг өнгөрсөн 7 хоногийн хугацаанд бол мэдэж авлаа. Харин дараагийн цуврал нь бол тийм амархан дуусахгүй гэдгийг бол өчигдрийн тоглолтоос мэдсэн. Гэх зэрэгээр сагсан бөмбөгийн үйл явдлууд тасралтгүй үргэлжилсэн ийм 7 хоног байлаа. За мөн бишрэлт металл багийн хувьд BCL-ийн одоо 2 дахь аялын тоглолтоо явж хийлээ. За тус тоглолтод хэдийгээр хожиг л хүлээсэн ч гэсэн бас ширүүх өрсөлдөөнийг үзүүлсэн. За мөн тус багийн 2 импорт тоглогчийн нэг Байрон Уэслийн тоглолтод яваагүй гэх зэрэг сонирхолтой үйл явдал боллоо. Тэрнтэй холбоотой бас мэдээлэл байна уу? Яагаад одоо BCL-д оролцсонгүй гэх мэт. За ямар ч ихлэ тоглолтоос нэхлэе гэж бодож байна. Тоглолтын хувьд тэд хэдийгээр Байрон Уэслигүү байсан ч гэсэн тэр тоглолтын 4-р үеийн хагас хүртэл онооны зөрүү ойролцоо хожих боломжтой тийм тоглолтыг бол үргэлжлүүлж байсан. Тэгээ төгсгөл хэсэг рүү яа харахгүй одоо Байрон Уэслигийн орон зай тэр давтгааг эхлүүлэх давтгаа төгсгөх хүний орон зай бол дутагдж байгаа нь бол харагдсан. За нэг сайн мэдээ нөх юм бол Ууган Баяр тэр тоглолтод бэртэлтэй хэдий ч гэсэн түүнийгээ одоо үл ажран ахин нэг удаа BCL-д бага ахлан оролцож тоглосон нь бол металлын хөгжим дэмжигчдэд сайн мэдээ байлаа. Харин Байрон Уэсли олон зүгээр шуум мэдээнүүд гарч ийн. Яг баталгаатай мэдээллийг бид нар харахаа олж авч чадсангүй. Уэслиг зарим нэг талаар үзэгчид маань бол ингэж харж байгаа нь үндэсний дээд лигийн дотоодын тоглолтондоо илүү амралтаа оруулж ирэх гээд энд амраагаад орхисон. Тэгээд BCL-д бол одоо Уэслигүү явсан гэдэг ч юм уу. Янз бүрийн таамгуудыг гаргаж ийн. Гэхдээ үр дүн ямар хуу олдсон бэ гэдгийг өчигдрийн тоглолтоос бид нар харсан. За мөн одоо зарим нэг багуудын хувьд улирал хэдийгээр дуусан ч гэсэн тамирчдын солилцоо 8 айл хэдий хэлчихсэн байгаа. SJAPS багийн хувьд Цахан Brothers багийн тоглогч Чингүүнийг бас багтаа нэгтгсэн гэдэг сонирхолтой мэдээ гарсан байгаа. Энэ талаар бас юу гэж бодож байна? Чингүүнийг SJAPS нэгтгснээрээ ирэх улиралд тэдний одоо өөрчлөлт шинжилэл ямар хөө байх вэ? Их сонирхолтой тий. Энэ бол яагаад тэгэхээр SJAPS багт залуу тоглогчид байгаа яг үл байгаа. Чингүнтэй ойролцоо нуруутай тэгээд өсөн дэвших боломжтой ийм залуучууд байгаа. Хамгийн одоо нэр толгойд орж ирж байгаа тоглогчид гэх юм бол Мөнх хоёр байна, Ганбаатар байна. Тэгээд Цэлмэг одоо Тулуу те ойролцоо ийм тоглогчид. Яг хуу байрлалаа нь аваад үзэх юм бол илүү ойр гэвэл Ганбаатарыг гэж би харна. Тэгэхээр эх жил Ганбаатар гэрийн дуусж байгаа цаашаа бас өөр баг руу явах уу үгүй юу гэдэг яригдах юм болоо. Эсвэл ингээд Чингүнтэй цаашаа гэрээнийх нь нөгөө нөхцөлийг сайн мэдэхгүй байгаа тийм. Яг албан ёсны гэрээн баталгаажсан уу? Цаашд ирэх үлрэл тоглох уу? Аль эсвэл өөр баг руу явах боломжтой юм уу гэд яг албан ёсны багаас мэдээлэл гарсны дараагаар бид нэр ярилцах нь илүү дээр болоо гэж бодож байна. Санал нэг нь ингээд хэсэг хугацаанд завсарлаад өнөөдөр бид студидтэй нэгэн хүндтэй 2 зочныг өрсөн байгаа. Зочдтойгоо нэвтрүүлгийн үндсэн хэсгээр эргэ уулзцгаая. Hope Notes нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын салбарыг дэмжин ажиллагч M-Bank Arena ажиллаж байгаа. Мөн өөрийгөө харьлын өдрийн ирчвчээ Bacchus урайтай Bacchus брэнд бидний 2 дахь улиралдаа дэмжин ажиллаж байгаа. За мөн хамтдаа төрүүлж алхах урайтай Unitel Group тус ажиллаж байна. Өнөөдрийн дугаарын зочдоор үндэсний дээд лигийн Сэлэн Бодонс багийн тоглогч Тулга болон Сэлэн Бодонс багийн ахлагч Бац Холбооноор хүрэлцэн ирсэн байна. Та хоёртоо орой мэндийг хүргэе. За мөн үндэсний дээд лигийн хүрэл медалийг хүртсэнд баяр хүргэе. Баярлалаа орой мэнд. Баярлалаа орой мэнд. За энэ үйлрэл их зүйлтэй одоо ярих зүйл ихтэй Монголыг төдийгүй ер нь олон улсад Сэлэн Бодонс багийг мэдүүлсэн Монголын сагсан бөмбөгөө сурчилсан их онцгой үйлрэл боллоо шүү дээ тий. Энэ үйлрэлийн талаар та багийн ахлагч юу гэж хэлмээр байна? Мэдээж маш сайхан үйлрэл болж өнгөрлөө. Тэгээд дээрэс нь Сэлэн Бодонс клуб гэлтгүү Монголын сагсан бөмбөгийн хөгжилд бас бүгий кассанс ирснээрээ бас амар том хөрөнгө оруулалт хийлээ гэж харж байгаа.
Монголын сакс маань бас үнэхээр бас сайхан хөгжиж байгааг харах амар таатай. Тэгээ яг энэ зүйлийг мэдрээд яг талбай дээр байгаадаа бас маш их баяртай. За тулгын хувьд энэ улирал бол маш том зорилготой эхэлсэн гэдэг нь бол тодорхой тий. Яад гэвэл өмнөх улиралд одоо амжилттай нагсан тоглогчийн шагналыг хүртээд энэ улирал илүү том зорилготой орж ирсэн баг. Энэ улирлын одоо өөртөө тавьсан зорилтуудаа бас хэр зэрэг биелүүлж чадав. Тэгээ энэ улирал бол мэдээж зорилго бол маш ихээр тавьсан. Тэгээд яг сая өчигдөр баяг бодоо яж захтаа л яг давуулан биелүүлсэн байна гэж бодож исэн. Тэгээд яг 7 дахь тоглолтын дараа бол хожигдоод айгүй хэцүү байсан ч гэсэн манай коучинг баг, манай Ари Алтны баг, Набах маань бас манай босс маань Наранбаатар ах манаас биднийг бас урамшуулад тэг ингээд хагас гişээд бид нэр түүхэндээ шалгарлаа. Тэгээд дэлхийн хэмжээний од тэр Демаркус Казен гэдэг тамирчинтай тоглолоо. Гэт энэ бол айгүй том амжилтаа гэдгийг бас ойлгуулж өгснөр бас яг том амжилтаас гаргасан байна гэж бодсон. За Нуршаад яг шууд 7 дахь тоглолтын талаар хамтдаа ярилцгаая. Хэсэг үлгүүд болон Сэлэн бодос багийн одоо 7 дахь тоглолтын хураангуйг хамтдаа үйл авч үздэгэ. Цуврал бол 3-1-ээс 3-3 болж тэнцээд байсан. Тэгээд яг энэ сүүлийн тоглолт бол бүх зүйлийг шийдэх юм тоглолт байсан. Одоо эргээд энэ тоглолтын хайлайтаа үзэхээс явна мэдрэмж төрж байна. Би бол үзээгүй. Тэгэл мэдээж хожигдно гэдэг чинь амар харамсалтай л. За энэ тоглолтын дээр ерөнхийдөө юу болсон бэ гэхээр тоглолтын эхлэлээс хасын хөлгүүд багийнхан арай нэг өөр гарч ирсэн. Зүгээр би ингээд тоглолтын тайлбарыг хийгээ сууж байхад бол нэг тийс өөр байдлаар гарааны бүрэлдэхүүний хувьд ч тэр ингээд тоглолтын эхнээс эхлээ мөнх төвшин талбай дээр орж ирж байгаа байдлаас харахад ч тэр. Тэгээ Бендриагийн үүрэг нөлөө эхний үед их байсан. Тэгээ оноод баг зэрэг холдоод эхлэх гингүүт энэ залуу гарч ирэнгүүтээ тоглолтыг өөр болгоод эхэлсэн дээ. Яг талбай дээрээс хүмүүсийн зүгээс яг юу болж ивтэй энэ үед тэр талаар суулцаач. Тэгээ яг 7 дахь тоглолтын дээр жоохон Бендрия тооцоолоогүй амар сүрприз барьцал та. Бусад нод яг жишээ нь Томиг ч юм уу, Милриг ч юм уу багийн хувьд бол яг гол тулгуур одоо хамгаалтыг тэр хоёр зориулж ирнэ 7 дахь тоглолт дээр бэлдэж гарч ирсэн. Бендрийг жоохон тооцоолоогүй. Бендри амар сайн тоглосон. Тэгээд тулгын хувьд тоглолтын гарааны бүрэлдэхүүнээс эхлээд тоглолтыг эхлүүлж байгаа шүү дээ. Тэгэхэд эсрэг одоо хамгаалж байгаа тоглогч Барс бол энэ тоглолтын дээр гараанд гарсан тийм үү. Тэр нь бусад тэр бүрэлдэхүүнийх нь эсрэг яг эхлүүлэхэд ямар хөө байсан тий. Оноогоор ингээ хоцроод баг зэрэг хоцорж эхэлсэн. Тий 7 дахь тоглолт бол миний хувьд яг бус тоглолтуудад адилхан байсан л та. Яг жоохон дарамттай байсан. Яг гэвэл яг хот өдөөгүй яг хүмүүс үзэж гин гэдэг тэр мэдрэмж бас байсан болохоор тэгээд ордон ч гэсэн яг дүүрэн байсан. Тэгээд тоглолтын хувьд бол яг адилхан л тоглолт байсан. Сүүлийн үе хүртэл бид нар л хам хүчээрээ тоглосон оноо ойрхон байсан. Тэгээд хасын үлгүүд баг илүү тийм хүсэл тэмүүлэлтэй байсан болохоор хэцсэн баг гэж бодож байна. Тэгээд за энэ тоглолтын төгсгөлийн хэсэг рүү бид нар харж ин аль багийн холын шидэлтүүд үнэхээр ээлж дараалан цагт орч дуртай байлаа гэж хэлж болох байх. Казен сарын тоглолтын туршид их чимээгүй байж байгаа 4-р үеийн эхлэлийг сайн тавиад 3 давталгаа дараалан оновчтой болгосон хэдий ч Ян Миллерийн энэ шидэлтүүд ер нь сэтгэл зүйч ч гэсэн их хүн дээр туссан байх тийм үү? Тий, ер нь бол айлын бүх тоглолчид айгүй их хүнд цогцолтуудыг яг энэ тоглолтод өгсөн. Тий, одоо Толберт ч гэсэн яг хүчтэй тоглолтуудыг хийсэн. Бендрия ч гэсэн яг өөрийнхөө тэр чухал тоглолтыг гаргасан. Яг энэ тоглолт яг энэ Бендриагаас тий гол зүйл нь бол энэ л байлаа шүү дээ. Хоёр дахь боломжуудыг тэр эзэнгүү байгаа бөмбөнүүдийг аваад оноо олгох. Тэгэл төгсгөл хэсэг рүү Барс бол Толберт хоёрын удирдлагын туршид хоорондын ойлголцол сайн байснаа баталсан. Миллер энэ давталгааг оруулаад тоглолтыг дуусгацсан да. Энэ сэтгэл хөдлөлөөс нь ч гэсэн хожих ямар их хүсэж исэн те харагдаж байгаа. Тэр орохтой ийм нэг селбрэшн хийгээг үүжих нь хараагүй шүү дээ хэдүүлээ. Бид тэр зүгээр сэлэн бодносыг биш бүүгийг хожиж байгаа гэдэг дээр айгу ач холбогдол өгсөн байх гэж бод. Би тэгж харж байна. Тэгээд тоглолтын төгсгөл хэсэгт нөгөө сошиалар ч гэсэн их явлаа шүү дээ. Ахмадын уйлж байгаа байдал те нөгөө манай тэр камерыг очихж гисэн гараараа ингээл цааш нь түлхэж байгаа. Ахмад бол үнэхээр
одоо байгаа бүхнээ дайчилсан. Яа харахгүй л гарч ирсэн цаг болгондоо давталгаа болгон дээр үр ашигтай байлаа. Тэгэхэд тэр Ахмадтай ер нь юу яриа та хэд? Гэхдээ ер нь Ахмад Сийлаа гэж яг авч үлдэхэд бас аюу хэцүү байсан л та багийн хувьд л. Мэдээж яг Сийлаа Ахмад үлдсэн бас нэг хэсэг жоохон муу тоглосон шүү дээ цааш. Тэгээд яг бурууг авч үлдлээ гэл амар олон шүүмжилжсэн. Гэхдээ 5 дахь тоглолт маань 40 оноо аваад мэдээж буруу навч үлдээ гэдэг зүнхээр баталж харуулсан. Гэхдээ манай Ахмадын нэг гоё юм өөр амар сэтгэлээр яг багийнхаа төлөө бүх зүйлээ өгч чаддаг. Тэр нь надад аюу таалагдчихсэн. Ахмадын ер нь насны хувьд ч гэсэн залуухан тоглогч шүү дээ. Тэр нь ч гэсэн яг талбай дээр тэр нөгөө Казанс татаж босгож ирээл те уйлах хэрэггүй эгээ хэлж байгаатай юм чи харагдчих шиг байлаа. Тэгээд ер нь Ахмадтай хамт талбай дээр тоглоход тулгаа ямар хөө байд юм бэ? Ахмадын одоо холбон тоглогчоор нэлж шүү дээ. Ахмад бол илүү их бөмбөг бас эзэмшээд илүү олон давталгаа хийдэг юм тоглогч. Ахмадтай хамт тоглоход бол ер нь айгу гоё байсан тийм. Ялангуяа бэлтгэлтээр биднийг айгу шахдаг. Биднийг айгу сайн хамгаалдаг. Бидний эсэг бол оноог бол дураараа авдаг. Яг гейм 7 дээр тоглосон Ахмад бол бидний бол өдөр болгон бэлтгэлтээр харж ирсэн. Тэгэхээр тэр бол нэг гайхаагүй. Тэгээ ялангуяа хамгийн сүүлийн тоглолтын дээр ингээл бүх шидэлт нь ороод бүх шидэлт нь алдаатай орж явах би бол ингээл баг Жорд ирсэн юм уу гэж баг тэгэж бүр бодоод бүр ингээд миний реакшн хүртэл бүр айгу гоё байсан. Тэгээд тэр яг сэтгэл хөдлөлийг харахад ч гэсэн тэр хүн яг ямар их хожихыг хүссэн бэ? Тэр ямар их хичээл зүтгэл гаргаж ийн вэ гэдг нь харагдсан. Тэгээд тийм болоод ч илүү бас яг сүүлд яг тэр эмошноо гаргасан байх гэж бодсон би бол. Одоо мэдээж 7 дахь тоглолт хожигдлол мэдээж хэцүү. Тэгээ ялангуяа одоо цувралын 7 дахь тоглолтын дээр хожигдох тэр мэдрэмж үнэхээр хүнд байх л та. Тэгээ одоо хүртэл бас арилаагүй байгаа юм шиг харагдаж байна. Сая хайлайт хийж жоохон тий. Гэхдээ яг одоо тамирчин хүний зайлшгүй туулдаг зүйл бол хожигдол. Яг ийм хүнд хожигдлуудын араас хүн тамирчин хүн илүү их зүйлийг сурж, илүү чанга болж, илүү хүчрхэг болж гарч ирдэг болов уу гэж бодож байна. Магадгүй 7 дахь тоглолтын дээр тэгсэн бол гэдэг харамсал одоо байна уу? Бага бол тэр нь яг юу байв? Яг юуг арай илүү ч юм уу, юуг өөрчилсөн болвол өнөөдөр финалцсан байх болов уу гэдэг тийм харамсал одоо байна уу? Одоо бидгүй одоо харамсаад явах тийм. Ямар ч 7 дахь тоглолтноор хожигдчихад заалнаас гарахтаа дараа жил илүү хүчтэйгээр иргэж нэлж гарсан юм бол мэдээж яг тэрэндээ бэлдээд багийн хувьд гэсэн бас нэлээд шинжилтийг хийх байх гэж харж байгаа. Багийн эзэнтэй хажуус жоохон ярилцсан. Танай багийн одоо эх жил гэрээтэй үлдэх тоглогчид яг баталгаатай гэвэл за сая сүүлд бол Бат хоёртой гэрээ шинжилсэн гэдгийг аль биесээр зарласан тийм үү. Тэгэхээр өөр хин яг баталгаатай гэрээтэй байгаа вэ гэдгийг хэлж өгвөл. За одоо гэрээтэй тулгаа байгаа. Би байгаа. Базаргүр гэрээтэй байгаа. Бат хоёр гэрээтэй, Мөнхөргөл гэрээтэй. Яг аль биес яг 5 хүн лээ. 5 хүн. Тэгээд цаашаа бол одоо 12-аас 14 болтол ингээд. Энэ зуны турш тэгэхээр Сэлэн Бодонс багийнхан бол ажил ихтэй байх нь шүү дээ арай албаныхан тий. Ер нь энэ тоглогч сонгох тал дээр багийн ахлагчийн зүгээс ямар оролцоо байд юм бол их сонирхолтой санагдаад байна л да. Энэ багийн арын алба яаж явдггүй те. Бусад тоглогч нарын одоо саналыг, бодлыг бас хэрхэн яаж сонсдгийм бол Сэлэн Бодонс баг маань 2 жилийн төвхтэй баг те. Шинэ баг. Эхний жилийн хувьд бол би ирээд тулгааг авчирсан. ТЛЧ-гээс. Өөр орсноч мдээгүй орсон байдаг үү? Тэр бас амар хэрүүлтэй л. Тэгтээ дүүгээ авчирсан. Дүүг бас ингэж сайн тоглож харах бас айгу баяртай байгаа. 2 дахь жилийн багийн хувьд бол одоо бүгд одоо багийн ахлагчийг авчирсан бүгд тоглогчд гэсэн. Яг багийн ахлагчийг өөрөө бага бүрдүүлсэн. Тулга харин тэгвэл тэр анх одоо тий Бацалбоо ураад багтаа нэгдээчээ гэд хэлж их тэр мөч талбай дээр гинтгэн тээлж тоглож гингуудаа иймсэн чинь биш орохоор болцсон байна гэдэр өгжсэн ярилцлаа. Ерөөсө санаанаас хардгүй л тий. Тухайн үеийг дурсаач. Тий яг өчтөр би бас яг энэ нэвтрүүлгээс орохдоо яг бодож ирсэн л яг тэргэл байгаа гэж. Тэргэлийг яагаад бодсон хэрэг нөө. Яг тэр ярилцлагыг авдаг өдөр хамгийн түрүү тэргэл надад ирж ирсэн байхгүй. Би ингээд яг үндэ яг багаас солилцсноо мэдээгүй ингээд болчлоо. Тэгээд одоо Бодонс багаас тоглох гэж байна гэдэг. Тэр ярилцлага нэлээд вайрал болсон. Дараа нь би бас амжилттай гэсэн тоглогч авахад тэр шагналыг авахад бас тэргэл ирж надаас ярилцлага авсан. Тэр бас ярилцлага бас айгүй олон хүмүүст хүрсэн.
тийм ярилцлага болсон. Тэгээ өнөөдөр ч гэсэн бас яг өөрийнхөө тэр ахтайгаа хамт суугаа тий өөрийнхөө яг хичээл зүтгэлээр хамт хүрэл медаль авсан тэр үеийнхэн дараа ингээ бас энд ярилцлага өгөө сууж ингээд би тэргэлтэйг хамт тий Хоёроос их юм бичи хамт бичлэж яваа хүмүүс шүү. Цаг үе тэргэлж байсан юм шүү. тэгээд яг тэрэнд нь би бас баярлж байгаа. Тэгээд хүрэл медаль аваад тэгээд ахтаа ч гэсэн бас баярлж байгаа. Бацалбаах манаас надад санал тавиад тэгээд энэ багт ороод тэгээд карьераа шинээр эхлүүлэх тэр энэ шинэ боломжийг олгоод тэгээд хамтдаа бас тэгээд ингээд энэ үйлрэлч гэсэн ингээд яг бүх зүйл дээр санал тэгээд зөвлөгөө тэр бүх зүйлийг ингэж өгж явахд бол айгүй их төшиг тулгуур болсон. Тэгээд яг ч би нэг ингэж бодоод байна л да. За Харанга алтан дорнодын дайч тоглож байгаа TLG дэр нь сайн эхлүүлсэн тий. Тэгээ Сэлэн бодноос дэрсэн. Тэр нөгөө М банкны рекламанд бас тулаад тоглолцсон байсан шүү дээ. Яг тэр рекламыг санаанд ороод байхгүй. Ингээд тоглолт нь улам сайжраад өөрийгөө ахиулж байгаа нь рекламтай нь уялдаач байгаа юм шиг. Тэгэнгүүт энэ жил тэр ер нь тулга гэж тоглогч яг өөрийгөө яаж хөгжүүлв тий. Гол тэр чиний толгойд чи эргэлж ийсэн зүйл юу байв? Юу ингэхэд хамгийн их түлхэц үзүүлв? Тий энэ жил болохоор эхний удирлын эхэндээ бол жоохон дутуу тоглоод байсан. Хүмүүс ч гэсэн бас яг яриалаа байсан. Тэгээд гисэн хэдий ч гэсэн манай ах нар манай багийнхан бас надад итгээд ингээд үргэлжлүүлэн дэмжээ явж байхад бол надад түшигтэйсэн. Тэгээд хамгийн чухал тэр гол миний амжилтанд яг нөлөөсөн хүн бол яг Пежа коуч маань байсан гэж би бас бодож байгаа. Тэгээд яг өдөр болгон намайг шахаад өдөр болгон бид нарыг яг ингээд 7 дахь тоглолт тоглож байгаа юм шиг тэр бэлтгэлийн байдлыг бид ингээ оруулж исэн бид нарыг яг өсөж дэвжих тэр плей-офф буюу хамгийн чухал тэр тоглолтууд дээр яг тоглолтоо гаргах боломжийг олгосон гэж бодож байна. Сэлэн бодос багийн үед одоо яг миний мэдж байгаа зүйл гэх юм бол маш том зорилготой. Одоо нөгөө сагсан бөмбөгийг бид нэр ингээд олон жилийн урт хугацааны зорилготой байх хэрэгтэй гэж нэвтрүүлгээрээ байнга ярилцдаг. Тэгэхээр Сэлэн бодосын хувьд угаасаа одоо предраг дасгалжуулагчтай ч гэсэн 3 жилийн бас гэрээ хийцэн. Энэ зам бас одоо серб руу бэлтгэл явах чагаа гэж сонссон. Тэгэхээр одоо сая ярьсанчлан хагас шигшээ шалгаараа хүрэл медаль аавна гэдэг бол одоо тийм чамлахааргүй амжилт гэж бодоод байна. Тэгэхээр бас одоо харамсал байгаа юу гэж би асуугаад байгаа нь харамсал бол тийм их байхгүй байгаа болов уу гэж бодоод байна. За Бацалбаа ахын хувьд бол маш олон жил одоо сакс тоглолоо штэ. Сакс мөнгөний ертөнцид маш олон жил байлаа. Тулгын хувьд сая миний асуултанд бас хариулах боломж олцсонгүй. Хэрвээ ямар нэг зүйл өөрчлөх боломжтой зүйл байсан бол юу гэж харж байна? 7 дахь тоглолтын дээр өөрчлөх боломжтой байсан зүйл гэж юу? Байхгүй хаа. Яг уу бид нар хэдий хожигдсон тэгээд самбар дээр оноогоор дутуу ингээд байсан. Тасын үлгүүд багаас оноогоор дутуу байсан ч гэсэн бид нар том зүйлийг хийсэн гэж бодож байна. Тэгээд яг уу сошиал медиагаар зарим нэг пэйжүүд болохоор яг хоолны ставнууд ингээд Монгол тоглогчдыг уулаад ингээд байнгут надад бол айгүй дургүй өрсөн. Яг үнэхээр дургүй өрсөн лайк. Юмуд яг бид нар шиг ингээд 7 дахь тоглолтод оролцоо ингээд дэлхийн шилдэг тамирчинтай тоглосон монгол хүмүүс байна уу гэвэл бас ховрлах. Юмуд би яг тэр талаараа ингэж харахаар бид нар бас ингээд өөртөө ингээд хийх юма хийцэн үнэхээр айсан ч гэсэн хийсэн, тэр дарамттай байсан ч гэсэн хийсэн, тэр ингээд баяртай байсан ч гэсэн хийсэн болохоор яг тэрүүгээр ер нь бол багаараа багахсан, маш их багахсан. Тэгээ ер нь ховор гэж байхгүй шүү дээ. Тэгээ Маркус Казенс шиг ийм одоо хамгийн супер од төвшин тоглож исэн тоглогчтой. Тэгээд гэтээ та хэдэд дарамт шахалт ер нь хэрэг байв те одоо нөгөө сошиал орчинд ингээл Казенстай тоглож байгаа гээл хаасайгуул өдөр болгон амтаа болгон л яриад тоглолтын тасалбар чинь гарангуутаа 5 минутын дотор зарагдаж дуусаал хэд үнэн хэд нуграал хүлээлт ийм өндөртэй. Та хэдэд ч баг ойр дотны хүмүүс чинь тасалбар асууж исэн байлгүй те. Тэгэхээр ямар хөө хэд юм бэ энэ мэдрэмжүүд? Яг мэдээж гоё эсэл та. Тэгтээ яг зүгээр миний дотор бодож ирсэн бодол бол зүгээр яг илүү олон тоглолт гаргаад Косенсыг илүү олон үзүүлэх нь л амар илүү чухал гэж би дотор тэгж бодож ирсэн дээ. Ямар ч тааж гартай 5 тоглолт, хастай 7 тоглолт, 12 тоглолт ямар ч тааж үзэгчд маань ордон дүүр үзлээ шүү дээ. Тэглээ. Нэг сарын хугацаа. Гэтэ Монголын сакс яг хөгжсөн мэдэгдэж байгаа л да. Өдөө орон нутгаас хүмүүс яг тэр тоглолтыг үзэх гээд амар олон хүн ирсэн. Тэгээд
тасалбар нь олдохгүй байна гэдгийг мэдгүй. Миний мэдгэсэн сакс млаа байгаад. Таны мэдих сакс ямар байсан? Та яг анх сакс тоглож исэн үеэ одоо тэр эхэлж ийснаас энэ хүртэл ямар одоо бас багуудад тоглож ив тэр талаар үзэгчдэд мэдээлэл өгөөч. Миний хувьд яг 13 онд анх дээдлэгт орсон шүү дээ. Спайлиг төрүүлээд моторхгүй багтаага цуг орсон. Тэрнээс хойш одоо ингээ 11 дэх үлрэлтэ дээдлэг тоглож байна. Тэгтээ яг зөв биш үү? Тий энэ чинь холбоо нэг 2 салаад яг тэр үе сакс аягүй хэцүүсэн шүү дээ. 3 тоглолтог хэдэн яг 21 аймагтай ингээл 2 баг том огтцсан. Гэтэ бид чи хоорондоо баг нэг баг болчихлохгүй. Тэрийг багш бас ингээд тааруулаад 2-2-оор нь хуваагдсан. Тэнцвэртэй. Тэгээ яг нэг MCS орж ирээд цэнгэл захирал ерөнхийлөгч нь болоод тэрнээс хойш бол улсын сакс өсрөнгөө хөгжсөн гэж би харагдсан шүү дээ. Айгу зөв дараалтаа ороод явцсан гэж бодож байна. Таны карьерийн хувьд амар юм хайлайт жил болсон болов уу гэж бодод байна. Олон 11 улирал тоглолоо. Тэгээд 11 дэх улиралда NBA-ийн одоо одтой нэг баг тоглоод багийн ахлагч байлаа. Because хувьтай л хүн юм да гэж боддог өөрөөгөө зүгээр. Ааха. Тэгээд нөгөө тоглогч нарын ч гэсэн амьдрал те энэ яг сагсан бүх хөгжихийн ирээр тоглогч нар ч гэсэн өөр байгаа бах те цалин мөнгө бусад хангамж ер нь тэр нь одоо та хоёрт яг яаж мэдэгдэж чинь яг дотор нь ингээд хамт тоглож байгаа ийм хүмүүсийн хувьд те тоглогч нар давхар ажил хийгээл тоглодог оройн бэлтгэл хийдэг ийм байсан одоо илүү тийм санаа зовсол багасч байна уу? Тий одоо зүгээр дан саксаад тоглоод амьдрах боломжтой болчихж байгаа байхгүй. Дүүнэр бол ялангуяа. Тэгтээ яг нэг юуж яринаас бас дүүнэр гоё машинтай унж явж хараа гахас унж явж байгааг харах амар гоё гэдэг надад. Ааха. Ер нь зөвхөн бодносч биш те. Саксныхаа хүмүүсийг бас амьдрал аягүй гоё явж чад бас үнэхээр баярлалтай. Гэтэ багийнхаа мэдээж энэ багийн эзэдүүд байна те. Энэ саксан бүгд төрөнгө оруулж байгаа. Бүх хүмүүс талархлаа гэж хэлмээр байна. Тулгай юу мээр энэ л дээр. Тий хитэн төрөг авт. Нэр би тэгтээ эдрийн цалинг мэдэхгүй шүү дээ. Тийм бах тий. Тийм. Хилдэггүй. миний цалин арай гайгүй болсон. Ямар ч би бүх юм аавтай ярилцдаг. Тэгээ аа болохоор яг миний яг арыг бүгдийг нэр нь даад болохоор өөрөө саксомгийн энэ ертөнцид болохоор бас ихэнх амьдралынхаа их цаг хугацааг өнгөрүүлсэн болохоорс би тэрийг бас яг өөрөө харж өссөн болохоор яг тэндээс нь үлгэр дуурайл авах, зөвлөгөө авах тэр үгийнхэн дагуу явах гэдэг юмнуудыг л хийдэг. Тэгээд аавдаа бас ингээл ийм гэрээ их чинь тэгэх чинь гэхэд бол ер нь бол нааштай хүлээж авч ирсэн. Тэгээд тэрийг харуул яг аавын үед болохоор яг амаргүй байсан шүү дээ. Яг зоояах хэлж байгаач гэсэн яг зоояахын үед ч гэсэн яг бараг заал болохгүй тий. Гэлбэлт тоглолт моголт нь явахгүй 11 жилийн өмнө эдний оноо тасгалж байсан. Бид тэр дээдлүүрээ цугарчсан. Тэгээ аавтай ингээл тэгээ ярангууд ингээл заал байхгүй байж байгаа л тий. Одоо ингээ бүр UJ Arena, M-Bank Arena гэл тий 3000 хүний суудалтай шууд. Тэр нь 5 минутын дотор ингээ бүгд зарагдаад дуусчихдаг тий. Зарим суудал нь хүртэл 10-20 сая болцсон гэл. Тэгэж яриул ингээл яг 5 жилийн өмнө ингэж ярих юм бол галзуурсан юм уу гэмээр бас яриа явах байсан баг. Тэгээ тамирчдын хувьд ч гэсэн бас бүгднийх нь амьдрал айгүй сайжирсан. Тэгээ үеийнхэн залуусыг харахад ч гэсэн маш урамтай байдаг. Ингээл гэр бүл зохиогоол тий гэр бүлээ яс гэл тийжээгээл хамгаалал явж явах боломжтой байгааг нь харахад бол урам зориг авдаг хэрэгтэй. Өнөөдөр зайлшгүй нэг ярих сэдв байгаа нь DeMarcus Cousins Монголд ирсэн. Тэр мэдээг хамгийн түрүүлээд мэдсэн хүн бол бас Бацалбоо багийн ахлагч баг тий. Тэрийг яг анх сонсоод ингээ авчрахаар боллоо гэрээ хийчлээ гэдгийг мэдээд яг ямар сэтгэл төржс тэр үеэс бас эргээд санал. Мэдээж маш гоё байсан. Ямар ч тач нөгөө Cousins Howard хоёртой ингээ зэрэг контактлаадсан байхгүй. Тэгээ яг Howard-ыг яг авчирчихсан. Нөгөө Howard ингээ 4 сард нь алдрын танхимтай гээд тэгээ маа лигийн хувьд яг ингээ боломжгүй болоод тэгээ Cousins-тэй ямар ч тач юу гэрээ хийгээд зурагдчихлаа гэд. За одоо хэдлээ аврагын төлөө гэж босс ирэл тэгэхээр яа гоё юм бэ гэж бодож байна. Cousins-тэй тоглох тэгвэл юу сурав тэр хүнээс авах юм мэдээж маш олон байсан бах. Тэрнээс онцлол юу байсан мэдлээ. Хаях юм бас байсан уу? Хаях юм байсан. Байхгүйсэн баг. Хаях юм нэндээ байхгүйсэн баг. Тэг Cousins би яг төсөөлөөгүй л дээ бас яг ялангуяа эхний B-side nice-тэй идэх зураг дээр ингээд айгүй пас өгöd байсан. Манайх ихэхэн зочиод байсан. Би бас бүр толгоон дээр пас аваад ингээд гайхсан. Яагаад би гайхсан гэхээр нөгөө тийм өндөр төвшний тоглогч ирэхээр баг бүх бөмбөгийг нэхэд авах тий. Баг зүгээр бөмбөгөө тэгээд холдчихъя гэсэн ухааны бодож исэн чинь
эсвэргээрээ биднэрт бөмбөг өгөөд биднийг ингээд сайжруулад тэгээ бидний тоглолтод хүртэл ингээд статс харахад л хүртэл ингээд дээшлэл ингээд явж байхад бол айгүй урамтай байсан. Тэгээд бас айгүй мэрэгжлийн тэр төвшнээс харуулсан л та. Хамгаалагчтайгаа ирээл бэлтгэлтээр хүртэл хамгаалагч нь ингээд дагаал явж идэх те. Тэгвэл хамгаалагч нь бас надад айгүй гоё ингээд зөвлөгөө өгсөн болохоор тийм чи хожигсны дараа бид нар B-side nice-тай хожигсны дараа чи эцээ хүртэл тоглосоо сайн байсан тий. Та нар хожих гэж биш зүгээр ингээд хүндлэгдэх гэж тоглол. Тэр хүндлэл гэдэг зүйлийн төлөө тоглоо гэв. Яагаад тэгж хийсэн гэсэн чинь нөгөө аав нь яг тийм зөвлөгөө өгч ирсэн юм билээ. Өөрөө болохоор нөгөө яг ийм тулаанч байсан. Тэгээ тулаан хийх болгондоо хожигдтал дээр анхаарахгүй тэр хүндлэл буюу тий тэр цаг дуусах тэр зэро хүртэл ингэж тоглоно гэдэг тэр зөвлөгөө өгөө. Тэгэл ийм хүнээр ингээд тий ийм хүн хажууд нь ингээд байнга явбал байнга ингээд урам зориг өгөөл хамгаалаад ингээд явж ивэл бас айгүй зүгээр юм байна да гэж бас тэр зүйл дээр нас урам авсан. Тэгэхээр ер нь талбайн дотор ч гэсэн талбайн гадна ч гэсэн ингээд яг бүх үлгэр дуурайлын харах гэж хичээсэн. Манай Кан их байж тас те. Пас өгөөд юм. Гэтэ дамжуултууд нь ч гэсэн их гоё очдөг. Тийм нэг хүчтэй хурдан тэгээд самбраас өмбөг авангуудаа хурдан тоглохыг эхлүүлэх тал дээр бол ярих юм байхгүй юм байл шүү дээ. Арай л өөр төвшин юм билээ. Ер нь тэгтээ. Тэгээ одоо талбай дээр бол бид нарт яаж тоглож байгааг нь харж байгаа. Талбайн гадна бэлтгэл дээр ч юм уу яг зүгээр хувь хүнийхээ үднэс ч юм уу бидний мэдэхгүй зүйл үзэгчдийн мэдэхгүй тийм зүйл юу байсан бэ тэр хүнд? Хайтны хамтны хоолонд орж мархдаа юм ярьдаг л байлгүй дээ тий. Ер нь гоё те. Үгээр хэлэхгүй. Каснс ирснээс хойш гарын үсэг зурсан бид нар өөрсдөө бас ядарч те. Давхар цогоо. Каснстайгаа цуг гэж байг зурсан. Ганц кассыг авахгүй бас бидний нөгөөд үлдээхгүй гэдэг байна. Хүн үлдээвэ. Каснсайгаа далинд бол бас их зурсаа те. Их зурсан. Тэр угаасаа мэдгэжлээ. Сая нөгөө 7 дахь тоглолтын дараа нөгөө Джерсинүүд бүгд зарагдаад туссан байл. Тэгэл ерөөсө олдохгүй яг нэг Казанстай бидэд 101 нэвтрүүлгийн ярьцлага хийх гээд тэр Джерси хайгаад бас нэг гарын үсгийн зовоолчих гээд гэсэн чинь үнэхээр олдохгүй л. Тэр гар үсэг хэцүү дэвшүүлээ те. Сүлдээр уурлаад идэж те. Одоо зурхгүй хаа гэж. Ядардаг бах тий. Би нэг л авсан. Нэг л авсан Казансаас уу? Тэг нэг л гар үсэг авсан. Тэгсэн чинь нөө чи надаас ингээ юм гуйлаа ингээ чи надаас ингээ баг тусламж гуйлаа анх удаа гээ айгу баярлалаа. Тэгэл за бас энэ хүн бас залхах тийм байх тий ингээл худлаа энийгээ л ингээл байж байгаа ч гэсэн тий ингээл ихтэй айгу хэцүү л юм шиг л. Тийм л бах ер нь тийм баха. Одоо тэгээд хэр ийм дотн байдیں۔ Тий тоглогчдтой ч юм уу дотно штэ тий гоё тэрэлтэй л. 6 дахь тоглолтын дараа бүр амар дотсон. Амар баярлалаа 6 дахь тоглолт өөрөө жоохон муу тоглолт шүү дээ. Тийм 12 оноо авдаг. Ер нь жоохон ирээдэг хамгийн муу тоглолтоо баг хийсэн баг. Тэгээд тэн дээр яг өөрөө муу тоглосон чинь баг нь хоцсон учраас бүр амар баяртайс тий. 6 дахь тоглолт маа 35 минут нэг ч өмбөг алдаагаа. Яг тэр өдөр дүүгээр амар бахархсан гэсэн. Тэгээд тэр нөгөө би тулгаас бас нөгөө ярилцлага авч ирснээр санаад нөгөө Nightstay хийгээд цаглыг дуусгалуу яалаа тэр тоглолт штэ. Тэрэн дээр бас бөмбөг алдаагүйгээд яг нөгөө тулгын яг онцгой болгож харагдуулаад байгаа зүйл зөвхөн оноо авах дамжуулдаг биш бөмбөг бага байгаа тийм л да. Энийний одоо гол зүйл нь яг чам дээр юу байна те? Яг ингэж байгаа гол шалтгаан бусад холбогчдоос юугаараа яагаад ингэж ялгараад байна? Тий тэр 6 дахь тоглолтыг ярьсан нэг 6 дахь тоглолт дээр яг бүгээс слогрумд амар баярсан байхгүй. Бүр ойрлол талбай дээр хүртэл ингээл хасын үлгүүд рүү ингээл фэнүүд рүү ойрлж морилол ингэж ингээл юу гайхаад ямар тий. Гэтэ айгу гоё байсан. Тэгээд хувцас солихороонд ороод зоо яахыг бүр ингээл бүр кап шиг тоглолоо. Чи яг сүүлийн үед тэр 4 бөмбөг самраас бөмбөг авлаа гэж баяр. Тэгэл яахад ингээл манай багийн ингээ бүх хүмүүс ингээ баярлж байгаа. Зөвхөн Казанс ялцсан биш бүр яг багийн хожил шиг байсан болохоор бид нар 7 дахь тоглолтны бас илүү ер нь хүчтэй орж ирсэн баг. Тэгээд яг бөмбөг алдалтын тал дээр гэвэл би яг оюутны университет 23 онд явхад нөгөө Василиес тасгалжуулагч нар байсан. Тэгээд талбай дээр нэг минут гарч чадаагүй ч гэсэн тэр хүний арга барил тэр хүний яг юу хүсэж байгааг яг судлах гэж хичээсэн. Тэр хүн болохоор яг холбогчоос бөмбөг алдалтыг айгүй хүсэн хард юм бил. Бөмбөг алдах юм бол шууд суулгадаг. Бөмбөг алдах юм бол ер нь л айгүй ууралдаг тийм хүн байсан. Тэгээд ямар ч гэсэн окей бөмбөг алтан дээр яг цэвэр байх хэрэгтэй байна. Ингээд 0 байвал бүр сайн юм байна. 2 байвал яах вэ те? Гэсэн хэдий ч гэсэн дараагийн тоглолтнор ч гэсэн анхаарах хэрэгтэй. Тэгээ энийг бас төрөө ах маань Баттүр ах надад бас яг зөвлөж хэлж ирсэн яг. Бид наадам дээр бэлтгэл хийдэг. Төмөргөө байж. Тэгээд төрөө ахтай хаяа таарад яг яриа зогсонгууд
ах болохоор яг би аль 4 бөмбөг алт хийчих юм бол ер нь дараагийнх тэр нь бүр 2 болох гэж амар хичээдэг. Тэгээ тэг байх юм бол ер нь баг болчлоо гэж ярьдаг гэж тэгж ярьжсэн. Тэгээ яг 7 дахь тоглолтын өмнө ороход яг дөрөв ах бас над руу ярьсан байхгүй. Ахын дүү тэгээд хамгийн тайван байсан ялнаа гэ тэ. Тэр хүн чинь 4 удаагийн авраг тэгээ зөндөө 7 тоглолтод орсон. Иймэрхүү ингээд төвшөнд орсон хүн ингээ ярингууд. За тэгээ бас ингээд тоглолтондоо бид нэр хожоогүй байсан ч гэсэн нэг юм тодорхой хэмжээнд би бас ингээд яг юм амжилт гэдэг зүйлийг бас нэг мэдэрч үзээ. Тэгээд баярлж ийсэн. Тэгээд хэдий 7 дахь тоглолтод бөмбөг алдахгүй гэж хичээж орсон ч гэсэн би 2 бөмбөг алдсан баха. Тэгсэн баг. Тэгэл ер нь яг 50 байдлаа алдсан. Тэгээд хэдий яг зөвлөгөө авсан байсан ч гэсэн яг 50 байдлаа алдаад яг анх залуу тоглогч хэл яг нэг туршлахгүй яг юм гаргасан. Тэгэл ямарсаа окей одоо л ажиллах зүйл их юм байна те. Энэ дараагийн левел гэж зүйл байгаа юм байна. Тэгээд одоо зам бол айгүй хичээнэ л гэж ер нь бодсон байна. Бид сүүлийн 4 үлрэл хамт тоглож байна шүү дээ. Арангаас эхлэх юм байна те. 2 хүрэл авчиж байгаа юм те хоёлаа. 2 хүрэл. Тэ. Тулгын энэ саяны хэлж байгаа зүйлийг сонсгож гисэн үнээр таатай байна. Сагсан бүгийн фэн дэмжигчийн хуваар тэгээ удахгүй бас те нэг шигшээ багийн бүрэлдэхүүнд яг үндэсний дээдлийг үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглоосоо гэж хүсэн өрөө. Баярлаа. За Boogie Cousins, DeMarcus Cousins-ийн талаар ингээд нэг баг байсан хүмүүсээс нь бид сонслоо. За харин DeMarcus Cousins Монголын талаар бас юу ярьсныг бид one on one ярилцлагын нэвтрүүлгээс туудахгүй харах гэж бодож байна те. Хизээ цацдах вэ? За тэр ярилцлага ерөнхийдөө одоо бидний төлөвлөгөөгөөр за энэ 7 хоногт бол Гамболтын Баттар те яг сая ярьсанчлан Төрөө ахын маань дугаар бол энэ Нямгарагт 11 цагаас хүрэн тэгээд харин тэрний дараагийн 7 хоногт Cousins-ийн дугаарыг бид нар маш яаралтайгаар гаргахыг бол хичээн ажиллаж байгаа зорин ажиллаж чинь тэгээд үнэхээр гоё ярилцлага болсон гэдгийг бол дуулах таатай байна. Их гоё нээлттэй юм байлаа шүү дээ. Тэр юм чи бас тийм байдаг юм байлээ. Гоё юм байна шүү дээ. Нөгөө анх ирж яхад нь лээ юу багийнхан дасгалжуулагчийг зодж исэн бодчихсан. Айгүй юм омогтой хүн гээл тийм одоо мэдээлэлүүд их гаргаад байсан багийн зүгээс ч гэсэн. Ер нь бол тэгтээ гайгүй л хүн байлаа шүү дээ. Тэр хуруунууд ингээд амар бас тэг бүх үеийн ингээд болторсон. Тэр дандаа ингээд хөндлөн гарсан бай тий. Энэ хоёр хуруу ингээд нөгөө давхар бооцсон байсан. Нэг шүрмсэн тасалсан юм уу яасан. Тэр хуруун ер нь ирсээр болохгүй шүү дээ. Ерөөсөө баг 3 болгосон баг. Бүх хуруунууд ингээд дээдлэх үед нь болторсон байх тий. Амар хэцүү байна. Амар юм шүү дээ. Миний зүгээр сонсноор бол энэ хурууныхын шүрмсэн баг бүгдээрээ тасраад тэгээд ингээд цуг байхгүй бол ингээд бүр ингээд салаад ингээд. Йоо ямар амар юм бэ. Нэг тийм л юм сонссон шүү. Тэгээ яхаар тэрэндээ зовирлаад нөгөө нэг тэр боолтоо байн барайл тэр нэг төвхтэй байгаа гэж төвхтэй юм лээ. За цувралын нөгөө тоглолтын талаар бас ярилцгаая гэж бодож байна. Бишгэлт металл болон SG-Apes багийн тоглолт цувралын 4 дахь тоглолт өчигдөр болсон. За энэ тоглолтыг үзсэн үү манай хоёр? Үзсэн шүү дээ. Маа сүхэ дүү маань их сүлд бас галаа хасаач л шүү. Би тэгтээ металлыг дэмжиж байгаа. 4-3 металл хожно. Яагаад металлыг дэмжив? Яагаад сүхат байгаа болохоор? Маа төөдөг болоод дүү маа нутгийн дүүг дэмжиж. За энэ тоглолт юу болсон бэ зэнд хоёраа? Энэ тоглолт бол үнэхээр одоо металл Apes-ийн тоглолт ийм л байдаг да гэдгийг ахаа нэг удаа харууллаа л гэж хэлмээр байна. Эхний 3 тоглолт нь гуруулаа ойрхон үр дүнгээр дууссан. Металл бол хожигдох ирэхгүй нөгөө айхтар статистикийн эсрэг тоглож байгаа. Яг ийм цоврал 7 тоглолтод бол 93 тгээс эргээр ирэх боломжгүй шахуу гэдгийг боломжтой болгох гэж гарч ирсэн. За тоглолтын өмнө ч гэсэн маш юм одоо өөрсдийгөө идэвхжүүлэх тийм үйл ажиллагаануудыг их хийж явах шүү гэсэн тий. Сонин энтер тавиал. Тэр их гоё юм байл шүү тий. Нөгөө M-Bank Arena-гийн нэг талыг тэр чигт нь We Believe гэж бичсэн. Тийм Unread сонин байсан. Тэгээд за энэ тоглолтын хувьд гэх юм бол акут үнэхээр амар юм аа. Гайхамшигтай юм аа. Ахаал эхнээсээ эхлээл нэгт байсан. Эхний хагас тарин металлын ахлагч Ууган Баяр 9-5-3 гээд яг л нөгөө үзүүлдэг үндсэн уугнагийн тоглолт, жижигийн тоглолтыг бол гаргаж чадсан. Инх хоёсгалангийн шидэлтүүд найдвартай байсан. Веслигийн шидэл довтлоонууд харин нэг тийм яг нөгөө байдаг шиг нь биш. Жохон бие нөөгөөд байгаа юм шиг тийм тоглолт болохоор ажиглагдсан да. Apes жоохон их тайвширчул гэж бодсон. Яг 4 үед нэг 10-аад ярих тал. Clyburn бас тоглоогүй гэдэг юм. Clyburn тоглоогүй. Онцлох мэдээ байсан л да. Тэгээ Минд хоёрын тоглолт бол үнэхээр сайн байсан. Тэр одоо бөмбөг тасалж байгаа байдлын нэтрээг л олон юм ин бол ярих байсан. Оноо 3 оноо шидэлт. За энд ингээд 15 онооны зөрүү 4-р үед үүссэн. Ууган Баяр 3-аас оруулсан чи хариуг нь тэр даруй ингээд үлзээ орчих барьж байгаа.
Тэгээд энэ одоо хугацаа их л бага болоо 4 минут орчим байна шүү дээ. Тэгж яхад ингээд инх хоёсгалангийн энэ гоё довтлогоо араас нь металлын ээж дараалсан цохилтууд орж ирсэн дээ. Гэтэ уугнаад энэ масктай тоглох амар хэцүү байхгүй. Маш хэцүү байгаа гэсэн. Энэ маск ч өөрөө ингээд сүүдрлээд идэх байхгүй. Амар хэцүү идэх. Харааны хүрээг ингээд хязгаарлаж чаасан. Яг ингээд хөндлөө харахаар нөгөө маск нь ингээд тэглээд идэх байхгүй. Тэгээ уг нь бол маскныхаа өнгийг бас солиотой цулгуу тэг өнгөгүй болгоцсон байлаа шүү дээ. За энд нь шийдэлт бол үнэхээр нэрээ. Яа. Ингэж ямаас гарахаас яах вэ те? Галзуу шүү. 80 79 гээд 25 секунд тийм дутуу байхад 1 онооны илүүг авсан. Гэхдээ тоглолт бол тийм амархан дуусаагүй. 1.9 секунд дутуу байхад нүүрний шугамаас бөмбөгийг тоглолтод оруулах боломж Эпст үлдсэн. За сүүлийн шийдэлт юу болсон харъя. Үлзий гарч ирээд шийдсэн. Бас л ойрхон байсан. За улмаар ингээд металл ханх шигшээ цувралын ихний хожлоо авлаа. Тэд одоо цувралыг цааш өргөжлүүлэх боломжтой болсон. Амьсгаа авах цагтай боллоо. 5 хоног амраад 4 сарын 14-нд цувралын 2 дахь тоглолт ирэх даваа гарагт болно. Металл очно. За металл энэ тоглолтод нөгөө аялын тоглолтоосоо ирээд нэг хонсон уу? Нэг хоноод орсон уу баг? Нэг хонсон. Нэг хоноод. Яг тэр өмнөх оройн шууд ирэнгүүтээ онгоцны буудлаас автобустайгаа М-банк аренагийн дор нөгөө recovery байдаг ш тийшээ орчвол харьж амарчаал ирж байгаа байхгүй. Яг ийм тоглолт болсон юм байл. Тэгээ ер нь бол одоо тамирчдын зүгээс ийм 3 тиг гэдэг үзүүлэлтээс иргэн одоо ирэх тоглолтыг хийн гэдэг сэтгэл зүйн хувьд хэрэг дарамттай байдیں۔ Уг нь 3-1-ийг л одоо сайн хийлээ ш тэ та ядас. Нэг ялгаагүй ш. Яг хөө гэхдээ 5 дахь тоглож байгаа юм хэцүүс. Яг юм нэг хэлэхэд яг 3-1 болцсон байх. Ер нь тоглолтоо алдсан байсан ш цуглаа. Тэгээ 5 дахь тоглолтын дээр авах жоохон хэцүү байсан. Гэхдээ яг 5 дахь хожиж 6 дахь мургаат 6 дахь 7 дахь бол ер нь гайгүйсэн шүү. Тоглолт. 5 дахь тоглолт амар хэцүүс тий. Ер нь багийн хувьд ч гэсэн яг унтсан бүгд тоолоогоо доошоо гудаацсан тэгэл. Сэг яхтай ирсэн чинь баг шүн унтсангүй ухааны юм ирсэн тий. Сэргэлбаатар уу? Тий, Сэргэлбаатар ах. Цаа ч юм бас хэр баргийн тоохгүй бас айгу дайчин шүү дээ. Ах тийм мэрцээ ийдсэн. Би өөрөө ч бас яг ингээд шүнжэнгөө ингээл тоглолтоо үзээл яг уу ийхүү гэл ингээд бодцсон байсан болохоор ингээл ямар ч байсан тэн дээр болохоор яг ямар ч байсан бид нар 3-1-ээс ирэх юм бол айл бас хүн цохилт болох юм байна. Тэр 7 дахь тоглолт бол айгу хэцүүлэх юм байна тий. Айлын тэр толгойд нь орно гэдэг шиг яг тийм боломж байна гэж бодсон. Хоцсны дараа ч гэсэн яг тэр хүмүүсийн баярлалгааг харахад тий тэр хүмүүс бол амаргүй унтсан байсан байгаа байхгүй яг тэр өмнөх шин тий тэр баярлж байгаа тэр стрессээ ингэж гаргаж тий. Тэгээ үзэгчд хүртлээс нэлээд орилж исэн. Тэр үзэгчд хүртэл бас ингэж бас хэцүү л онсон юм шиг үлээ. Үнэн ер нь үзэгчдийн чинь нэг юм бий байна. Нойр бол хүрээгүй. Яхаар өглөө босоод пост ичилээ. Тэгээд саяны Эпс металлын цуврал дээр тулаг юу гэж бодож байна? Аль баг нь хожих байх, цаашаа шалгарах байх гэж. Ер нь цуврал хідэн тоглолт хүртэл үргэлжлэх бол. Би өчигдөр анхудаа яг энэ цувралыг үзсэн л дээ. Тэрнээс өмнө болохоор яг өөрсдийнхөө яг хагас шигшээд анхаарч исэн. Тэгээ сошиал дээр чинь их итгэвтэй байгаагүй. Тэгээ яг Эпс металлын цувралыг үзсэн. Эпс бол үнэхээр яг бүр тийм нэг юм 10 жилийн саксофон тоглоодсэн яг Японд би сурч ирсэн шүү дээ. Тэгээ Японд болохоор яг тийм энгийн саксофон тоглодог. Яг яах нь мэддэхгүй, хин шитгэх нь мэддэхгүй. Тэгээд ингээд бүгд яг өөрийнхөө яг дуртай саксофон тоглоод байгаа болохоор металл багт яг хамгаалахад айгүй хэцүү байсан баг. Гэтэ эсвэргээрээ металл баг өөрсдийнхөө нэг хожиг гэсэн тэр хүсэл тэмүүлэл тэр зоргоороо орж ирсэн тэр тоглолт нь үнэхээр яг плей оф шиг л цувралуулсан гэж байна. Одоо та хоёрын бас ярьсан ярианаас тэгвэл дараагийн тоглолтод металл илүү хүчтэй орж ирэх юм байна тийм үү? Одоо та хэд 3-1-ээс 3-2 болгосон. Тэгээд 3-3 болгодог тоглолтын дээр бол маш ирч хүчтэй орж ирээд өөрсөндөө ихтэйсэн гэж. Тэгэхээр металлын хувьд 3-1-ээс 3-1 болгоцсон. Боломжгүй зүйлийг тэдний хувьд одоо болгоцсон байгаа учраас дараагийн тоглолтын дээр илүү хүчтэй орж ирэх юм байна гэж бодлоо. Дараагийн хожижл юу юм бэ те? Тийм хөө хэцүү юу металл юу шүү. Гэхдээ яг нөгөө дээр одоо яг Эпсийн үед бүр хэцүү байх гэж бодож байгаа. Яг нэг тоглолт авахын тулд аяг хэцүү байна. Доороос хөөжгөө баг бол алдах юм байхгүй. Яг л уртгаа хараад тоглох. Ер нь тэгээд авраг болох, финал тоглох гэдэг тийм амархан зүйл биш ээ гэдгийг бас мэдэрч байгаа болов. Тэгээд та хэд ч гэсэн дөнгөж саяхан хийлээ шүү дээ тэр зурлыг. Одоо тэгээд ер нь Эпсийн хувьд анхныхаа финал гарах гээд байгаа. Ганцхан алхам. Ерөөсөө ганцхан очил. Энд ч одоо бас л
нөгөө дөрөвт хөлөглөл тоглож байгаа юм залуухан баг шүү дээ. Тэгэхээр тоглогч нар ч гэсэн нэлээд их юм бодогдож байгаа байх. Нойргоо хонох өдрөд байхаа баха. Ер нь танаа баг хэрвээ финалцсан бол алийг гарч ирээсээ алийг гарч ирвэл арай одоо амар байх байсан гэж бодож байна. Одоо тэрийгээс дотроо тоосолж л байсан баг тий? Эпс баха. Эпс. Ер нь тэгж бодчих. Хүн болго нийл өсчихсэн юм эвсах тий. Ягаад? Эпс. Яагаад? Эпст одоо маш өндөр түвшний хоёр легионер байна шүү дээ тий. Акот гээд будагтай талбайд маш өндөр урт мөчтэй тоглогч байна. Крис Клайберн гээд ур чадрын хувьд бас маш өндөр тоглогч байна. Метал арай илүү хамгаалт цайтай гэж хардаг шүү дээ би зүгээр. Тэгэл ер нь эпсэн зүгээр гэж бодож ирсэн. Миний хувьд бол яг нөгөө сошиал медиа хүмүүсийн хүсэж байгаа юмыг л биелүүлэхийг хүссэн л дээ яг. Тэгээ яг хүн болго ирээл бүгийг үзэхэд амар гоё байсан. Тэгээ дараагийн хүмүүсийг үзэхийг хүсэж исэн юм болохоор Мөнхчин Наранбаатар гэдэг хүн ривалыг үзэхийг хүссэн байх гэж би бодсон. Тэгээд бас яг хөв тоглогчийн хувьд бол яг ямар ч багаас ер нь айхгүй болсон байсан л та яг үндэ. Манай баг бол ер нь яг финалд бол ямар ч багтай бол үзэхээр болсон байна гэж яг тоглолтынхаа туршид бол ихтгэлтэй болсон байсан. За плей-оффын цуврал ийхүү 3-1 болоод үргэлжилж байгаа. Металлийн хувьд бас сайн мэдээ 2 легионер хоёлаа байна. За Ууган Баяр одоо бүр сизон аут болчлоо гэж яриад байсан бол масктайгаар эргээ ирсэн байна. За зар одоо Сүхбаатас плей-офф одоо тоглолтод ороод ирлээ гэдэг сайн мэдээнүүд байна. За SJFC-ийн хувьд мэдээж бүх даваа тал тэдний хувьд талд байгаа. За Крис Клайберн бас тоглолтод ороод ирвэл яах вэ гэдэг ийм нөхцөл байдал байна. Дараагийн тоглолт юу болох вэ? Клайберны бэртлээс энэ цуврал их зүйл бас шалтгааллах юм шиг санагдсан. Нөгөө талд нь одоо Весли, Скот хоёр үнэхээр сайн тамирчид шүү дээ. Тэр хоёрын эсрэг нэг импорттойгоор тоглоно гэдэг нөгөө цувралын туршид бас хэцүү байх бах. Клайберн бол тэр нөгөө цавны бэртэл гэсэн шүү дээ. Тэрнээс шалтгаалаад ер нь өмнөх нэг тоглолтын дээр цөөхөн минут тоглосон, өчигдөр огт тоглосонгүй. Хэрвээ металлыг эрт дуусгаад хожиж чадах юм бол тий дахиад нэг хэд хоног амраа Клайберны тэр бэртэл хэмтэлт бол маш хэрэгтэй байх бах. Гэхдээ тэгээд одоо металлыг үнэхээр одоо амархан басч болохгүй гэдгийг өчигдөр бас хангалттай мэдэрсэн. 15 хоног дөрөвдүгээр үед барьсан шүү дээ. Тэгэхээр цувралын 5 дахь тоглолт бол маш сонирхолтой болох нь гарцаагүй. Ингээд хэсэг хугацаанд завсарлаад нэвтрүүлгийн дараагийн хэсгээр бид эмэгтэй шгшээ баг болон 3-3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдийн талаар ярилцах болно. Ингээд хэсэг хугацааны дараа студид дээр иргэ уулзцгаая. Хупнос нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа төрүүлж алхах нурайтай Unitel Group за мөн өөрийгөө хайрлын өдрийн шүчээ Бакусаас урайтай Bacus брэнд 20 дахь улиралдаа биднийг дэмжиж ажиллаж байгаа. Мөн спортеймент салбарын хөгжлийг дэмжиж ажиллагч M-Bank Arena тус ажиллаж байна. За 3-3 улирал эхэлсэн. Манай Бацалбаа ахс орж байгаа тий. Pro League гэ дотоодын 3-3-ийн тэмцээний зохион байгуулаад 2 дахь улиралдаа явж байгаа. Өнгөрсөн 7 хоногт амралтын өдрүүдээр хамгийн ихний одоо зогсоол ихний тэмцээн болсон. Тэр тэмцээнд бусдаа оролцсон тий. Плей-оффын хажуугаар тэг давхар оролцохоос ямар байв? Тэр их сайн юм болсон баха тий. Тэр чинь нөгөө маг чинь нөгөө Б зог толгоолж байгаа юм лээ. Тэгээд нөгөө заавал очиж тоглохгүй бол бас болохгүй байгаад гэсэн. Тэгээд ямар ч очиж хожигдож өгсөн. Яг л хожигдож өгсөн дээ тий. 5-5-ын чухал тоглолттой байсан учраас эндээ фокуслаа том зүйлээ хараад тэгээд одоо энэ амралтын өдөр суперквест болох юм шиг шүү дээ. Ер нь стопныг ямархуу болов хэр өрсөлдөөнтэй энэ улирлын бас онцлог нь бид өнгөрсөн дугаар дээр ярьжсэн. Дээдлийн бүх багууд өөрсдийн гэсэн 3-3-ын багтай болж оролцож байгаа байна. Тийм. За тэрэн дээр бол өрсөлдөөн бол ер нь цаашдаа бол үнэхээр ширүүсэх нь тодорхой байдаг. Эхний стоп дээр яхаарахгүй одоо нэг үндэсний дээдлийг үргэлжилж байгаа гэдэг шалтгаанаар EFC-ийн бас яг одоо Сэлэнг Бодонс багийнхантай ижилхэн тим маягтай бол тоглоод хожигдсон. За тэгээд авраг багаар Баян цагаан BCH Knights 2 дугаар байранд болохоор Хар харуу Mongolians 3 дархан салхид BCH Knights-ийн наадам болсон. Эхлээд энэ төрүүлдэг багт нь болохоор төгөлдөр, дөдгөө мөрөн, мөнхтөр тэгээд авир мэд. Буян аривчих. Энэ дүр байсан. Буян аривчих. Тэгээд
нөгөө талд нь бол ингээд Beach Nights-ийн хоёр баг бол үнэхээр сайн байсаар Mongolia-ийн бүрэлдэхүүнд Үлзий Бат тэгээ Пүрвд орж хийн байлаа да. Ингээд энэ дөрв бол бас л маш сайн тоглолтыг бол үзүүлсэн. Өөрөөсөө олж байгаа боломжийг сайн ашиглалаа л гэж харж байна. Тэгээ дараагийн стопуудаас ихэд одоо Улаанбаатар баг тий East West гэж нухаагж байгаа харагдчихлаа энэ Супер Квестрээ олцсон. Тэгээд дараас Сэлэн Бодон, Зэбс бусад ингээ багууд яг бүрэн бүрэлдэхүүнээрээ ороод ирэхийн цагт бол энд төрүүлж цаашаа шалгарн челленжийн ирэх авна гэдэг тийм ч амархан байхаар харагдчихлаа шүү. Энэ тэмцээнүүдийн хамгийн том онцлог нь бол олон улсын тэмцээнд явах байгаа тий. Тэгэхээр 3-3 багууд илүү их ач холбогдол өгж оролцож байгаа уу? Яг бэлтгэлийн хувьд одоо 3-3-ын бэлтгэлтэй орсон байгаа юу? Өнөөдрөөс л эхлэх чинь да. Баг чинь нэг лиг онцтой. Бас бусад багуудаа бодвол илүү давуу талтай гэж харж байгаа. Ахмад Гэлберт 3-3 бас тоглоно. Тэгээд танах бол яг мэдээж одоо бэлтгэл сургуулийг сайн байгаа тийм. Яг нэг 3-3-ын яг хувилбараа яаж зохицох гэдэг л гол асуудал байх бах. Ахмад 3-3 тоглож байгаагүй. Ер нь яг бол та болохоор эсэргээрээ 3-3-ын туршлага бол одоо арвин шүд. Ахмад ер нь таарах баха. Америкт нэг эсрэг тэмцээн 8 их орд үсэн мөлий те. Тийм учраас ер нь нэг эсрэг тоглож байгаа сайтай шүү дээ. Тулгаа ер нь 3-3 тоглох юм уу? Тоглоно гэж боддог уу? Ер нь тоглож ирсэн үү? Би одоохондоо яг тийм бодог. Тийм одоо энэ хүмүүс бүртгэлд бол миний нэр бол байхгүй байгаа. Тэгэхээр энэ үлрэлтээ бол ер нь үгүй байх магадaltaй юм байна те. Окей. Ер нь өөрөө сонирхож байна уу? Цаашдаа хэрвээ карьерийн ер нь бол зорилгоо бас тодорхойлсон байгаа л уу гэж бодож байна. Тэг ямар ч гэсэн өнгөрсөн жил бол шууд автагаа яриад 5-5 ер нь бол хоёлаа явъя гэд том зориг бол гаргацсан баг. Тэгээд яг уу саяхан бас саналууд ирсэн. Тэгээд бодож үзье гэсэн тийм нэг хэмжээнд дээр л юмнууд явж байгаа. Тэгээд ер нь бол гол зорилго бол 5-5 байгаа. Авраг болох. 3-3 бас хэцүү шүү дээ. Хэцүү шүү. Тэг наад шиг жижиг хүн бол тэгээд бүрээд. Тэгээ Ахмад бол гоё яг үзэх баг. Ахмад хилэлтэй болохоор их гоё зөхөх баг тий. Тэгээ бөмбөг эзэм сайн заална. Хүмүүсийн яг нэг анзаардаг юм болохоор яг хамгаалт амар. Яг ингээд бөмбөг залж яхад ингээд шууд алдаа ихгүйгээр яг бөмбөг ингээд тасалчдаг. Тэр нь ингээд бүр ингээд тийлтэр юм байна. Ер нь үздэг үү 3-3-ийн тэмцээнүүд? Би өөрөө тоглодог байсан л та нөгөө 2 жилийн өмнө 3 жилийн өмнө хальт тоглодог ус. Тэгээд тоглож байгаа хөөхөн явж байгаа. Тэгээд ах нартай алуулаад Улаанбаатар ах нар дэг ах мах шахуулаад за миний спорт шиг байна гэл миний төрлөг шиг байна гэл тэгэл 95 руугаа яар ширээдтэй. За эх амралтын өдрүүдэд Улаанбаатар Супер Квест олон улсын тэмцээн Монгол улсад зохион байгуулагдана. Тэр тэмцээнд оролцох багуудыг бас хамтдаа харцгаая. 4 хэсэгт одоо 12 баг өрсөлдөнө. За түүний 6 нь бол одоо олон улсын багууд байгаа. Тийм. Одоо Азийн төлөөллөлтөөр нь багш байл шүү дээ. Тэгээ Seoul Cosmo, Taipei Knights, Сингапур гэт Сингапурын 2 баг, Солонгосын баг. Тэгээ Улаанбаатар East West гэж хуваагдж байгаа нэг сонирхол татчихлаа. Манай одоо шгшээ багийн гол бүрдүүлж байгаа залуучууд маань сая Азийн аврагт орсон одоо дөлгөөн өнч бас орж байгаа харагдчихлээ. Тэр West-нд байсан баха. Тэгээ дээрэс нь сая төрүүлдэг одоо Knights-ийн бүрэлдэхүүн байгаа. Тэгээд Сэлэн Бодонс өөр чин завхан гих зэрэг ингээ багт. Манайх дээд зөг толгоолж байгаа. Тийм, дээд зөг толгоолоо. Бас баян хаа ярих юм байгаа юм байна шүү дээ. Зоо толгоолох амар чухал шүү. Юу нь чухал хаа? Чи одоо ингээд ранка чи шууд ингээд ранкаараа шууд ингээд зоонд орчиж байгаа. Тийм хаа. Тийм учраас ранк өндөр арай жоохон сул багта таарах магадaltaй. Тэгээд одоо энэ амралтын өдрүүдээр энэ бас яг олон улсын яг 3-3-ын нөгөө мэргэжлийн ихний яг тэмцээнд орох чинь тий. Тэгээд төрүүлсэн багууд мөнгөний шагналын хувьд ч гэсэн $10,000 байдаг санагдаж байна. Манай телевиз үзэгч та бүхэнд бас шууд дамжуулан үзүүлнэ. Их сонирхолтой юм юу гэж харагдаж байна гэхээр гадны багууд бол төдийлөн айхтар хүчтэй бол биш санагдсан. Тэгэхээр Монгол багуудын хоорондын өрсөлдөөн. Тэгээд цаашаа Улаанбаатар World Tour руу энэ 6 сард болох тэмцээнд оролцох эрхээ авнаа гэдг нь бүр илүү том зорилго байх бах. Тийм үү? Тийм мэдээж World Tour ирэх World Tour ч одоо 3 хамгийн том тэмцээн шүү дээ. Тэрэнд орно гэдэг бас аюу гоё л доо. За яг энэ тэмцээндээ давхцаад Монгол улсад зохион байгуулагдах нэгэн тэмцээн болвол эмэгтэйчүүдийн Аз ТV аврах шалгаруулах тэмцээний Б дивизионы зүүн өмнөд
бүсийн урьдчилсан шат төлөв Урьдчилсан шатанд орох тэмцээн байгаа. За энэ тэмцээн юугаар онцлогтой вэ гэхээр яг Улаанбаатар хотод олон улсын одоо эмэгтэй шигшээ багийн маань олон улсын одоо гэртээ хүлээж авч байгаа анхны тэмцээн гэдгээр л онцлогтой. Тэгээд эмэгтэй шигшээ баг маань одоо бараг сар гаруй бэлтгэлээгээд өргөтгсөн бүрэлдэхүүнээс үндсэн бүрэлдэхүүнээ өнөөдөр зарласан. За үндсэн бүрэлдэхүүнийг бид харж байна. За мэдээж төвийн тоглогч Болор Эрдэнэ үлэмж. За тэгээд цацрал өнөр заяа Нарангоо, Болор Эрдэнэ Амазонсын Нандин үсэл. За ингээд оюутны лигийн тамирчин Жавзан дулам. За Амазонсын Болор цэцэг, Хулан, Булбул, Ариун цэцэг гэсэн яг үндсэн бүрэлдэхүүнийг ингэж сонгож авсан байна. За бүрэлдэхүүнийг ингээ харж байхад 4 Амазонсын тоглогч байгаа гэж байна те. Хөлгүүдээс 3, за Хулан болохоор Хятадын лигээс, Аравтаас 2 тоглогч, Винксээс 1, Роял их сургуулийн багаас 1 гэдэг. Ер нь аль болох олон багаас сонгосон байгаа харагдаж байна. Тэгээд дасгалжуулагчдын баг бүрэлдэхүүнийг хэлэх юм бол BCH Knights багийн одоо менежер ижил болд ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Харин туслахаар гэх юм бол EPC-ийн туслах дасгалжуулагч Баярбат Амбук, харин Аравт багийн туслах дасгалжуулагч Алтан Заяа, за дээрээс нь Улаанбаатар Амазон суугийн туслах дасгалжуулагч Ундрах гэсэн ийм бүрэлдэхүүнтэй ажиллаж илээ. Өчигдөр бэлтгэл сургуультан дээр нь очиж бас танилцлаа. Үнэхээр манай тамирчид маань ирч хүчтэй, тэгээд уур амьсгал маш сайхан. Яг одоо энд нутаг дээрээ болж байгаа тэмцээнийг илүү давуу тал болгож ихний хожлоо байгуулах ийм л одоо хүсэл эрмэлзэлтэйгээр бэлдэж байгаа харагдж илээ те. За тэгээд мэдээж одоо эх орондоо хүлээж авч байгаа олон улсын тэмцээн гэдэг утгаараа илүү ач холбогдол өгж бэлдэж байгаа болов. Одоо эрэгтэй шигшээ баг маань бол арай дараагийн түвшинд хөгжлөн арай төрүүлж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр яг эрэгтэйтэйгээ зэрэгцэж очихын тулд хийж байгаа ийм одоо эмэгтэй шигшээ багийн маань маш чухал тэмцээн гэж бодож байна. Тэгээд үзэгчтэй аж ихсэн ирж шигшээ бага 3 өдрийн турш дэмжээсэй гэж бодож байна. Үргэлжлүүлээд шууд тоглох хуваараа энэ бас хамтдаа харцгаая. Манай улсад 2 баг хүрэлцэн ирнэ. Тайван болон Хонконгийн шигшээ баг эхлээд 4-р сарын 11-нд тоглох бол Монголын шигшээ баг Хонконгтой эхлээд тоглоно. 4-р сарын 12-нд. За харин 13-нд Тайваны шигшээ багтай тус тоглоно. За мэдээж голоор бид нар Улаанбаатар Суперквест тэмцээнийг бас 12-13-ны өдрүүдэд спортын төв ордноос үзэгчдэд шууд дамжуулан үзүүлнэ. Яг ингээд нэг сонголттой болчих юм л да. Цагийн хувьд яг ижилхэн. Суперквест 2 өдөр аль алинд нэг 3-аас эхэлж байгаа. Тэгсэн чинь энд хагас бүдийн санд манай шгшааг 3-аас илүү ингээд тоглоно. Яг давхч таарч илээ. Тэгээд плей-оффын цувралын 5 дахь тоглолт 4 сарын 14-нд буюу нэгд өдөр. Ингээл 5 дахаас эхлээл нэгдхийг дуустал бид нар ямар тач юм сонирхолтой тоглолтуудтай шигшээ баг араас нь үндэсний дээдлэгийн плей-офф. Тэгээ сая энэ шигшээгийн бүрэлдэхүүнийг ингээ харж байхад ер нь юу гэж бодогдож байна? Ер нь эмэгтэй лигээ үзэж байгаа юу? Ямар нэг мэдээлэл байгаа юу? Яг эмэгтэй лигч одоо 2 дахь жилдэл болж тэ. 3 жилдэл болж тэ. Сүүлийн 3 жил болж тэ. Мэдээж эмэгтэй лиг хийснээс шүү маа эмэгтэй тамирчдын суур чадвар бас нэлээд сайжирсан гэж харж байгаа шүү дээ. Тэгээд манай Ариука байна, Хулан байна, Нандин хүсэл байна те. Аврагын төлөө тоглолтод Ариука бас үнэхээр сайн тоглолоо шүү дээ. Үнэхээр бас бахархмаар аягүй төвчээр харууллаа шүү дээ. Тэр олон бэртэлтэй байж шүү дээ. Аягүй бахархсан Ариука. 3-3-ийн 3-3 бас хамт тоглодог те нэг бүлийнхэн болохоор илүү 3-3-ийнхныгаа бас үзэж дэмжиж байна. Бас дотроос жоохон дэмжиж шүү дээ. Арай жоо илүү гоод иддэг шүү дээ. Тэгээ сая шигшээгийн бүрэлдэхүүнийг харж байхад өмнөх тэр нэг 23 онд билүү те бид нэр Таиландд очиж манай шигшээг манай очиж тоглосон. Тэр бүрэлдэхүүнээс арай өөр зүйл нь юу гэх юм бол цэрэн лам байхгүй байгаа харагдаж байна. Тэгээд өөрчлөн гэхээр Индра болохоор бас тэр шигшээд бас тоглоагүй. Тэгээ энэ удаа ч гэсэн шигшээгийн бүрэлдэхүүнд эрүүл мэндийн шалтгааны бол бас багтаагүй гэсэн ийм мэдээлэл байсан. Тэгтээ гоё бүрэлдэхүүн байна. Ер нь. Тэр Жавзан дулам гээд оюутны лиг Роял их сургуулиас тоглодог. Тэр тамирчны тоглож байгааг бол ерөөс хараагүй мэн. Өстө хараагүй. Яг оюутны лигт оюутны лиг зөв 30 оноод үнслээд тоглосон. Тийм маш сайн байгаа болохоор. Тэр бас амар сайн билээ. Аха. Тэр нь байж болох Монголд байгаа өндрүүдийг ямар тач авсан байгаа л харагдаж байна. Тэгээ гарны 5-ыг сонгох яах их гэл их одоо даалгавар дасгалжуулагчдын багт байх бах. Мэдээж хамгийн найдвартай нь хулан харин цэцэг ингээл эхлэх бах тийм. Болор өртөн.
холбогчоор нь Өнөр заяа байх болов. Өнөр заяа Бол нандинслуу тий. хэцүү л юм. Бас сонголтоос гэхдээ ихтэй харагдчихээн тий. Одоо ганцхан тамирчин дээр ингээл тулгуурлал хамгийн сайн л тэр гээл тэгдэгсэн бол одоо Багаар л ихсэж байна. Гэхдээ яг ингээд нөгөө аваад үзэх юм бол эрэгтэй шгшээ багт дууддаг тэр өргөтгсөн мөрдгөн дууддаг хүмүүстэй харьцуулахад яг хамаагүй бага л юм байл. Нэг сонголт бол нэг 20-25 хүний дундаас л ерөнхийдөө ингээд шигшиж түүж байгаа гэдэг ийм мэдээлэл бас авсан. Тэгээ ижлээ тасгалжуулагч бол бас айгуу гоё л стратегиар тоглох бах гэж бас бодчихлаа. Би бас өөрөө сүлд ярьж суужсэн болохоор яг нэг Японы шигшээ багийн тэр тайптай ер нь адилхан тоглохыг хичээж байгаа. Тэгээ Аз хүмүүст ингэж таарсан тоглолтыг үзүүлнэ. Тэгээд ер нь бол тэрэн дээр бол хамгийн хүлээлттэй байгаа. Тэгээ Амбук ах маань бас Амбук тасгалжуулагч, Баяраа тасгалжуулагч маань бас яг эмэгтэй баг дээр айгуу сайн ажиллаж чаддаг. Тийм хүн тасгалжуулагч байгаа болохоор тэр хоёр маань бас яг ямар бодлоготой ямар тэр стратегитэй тоглох уу гэдэг бол айгуу гоё л байхаар харагдчих. тийм бах тий. Ижлээ тасгалжуулагчийн хувьд чинь бас эмэгтэй баг тасгалжуулагч жийсэн туршлага Бага. их байгаа. Оюутны лигт Отис шилүүснүүд бага удирдаад оюутны лигийг авраг болж исэн. Тэгсэн ариун цэцэг яг Ариун үлэрлээ. цэцэг болж исэн. Тэгмүүдээ нөгөө яасан бохоо дараа нь болохоор үндэсний дээдлэгт Отис шилүүснүүдтэйгээ бас ирсэн ш. Гэхдээ ариун цэцгийн тухай үед бол Amazon-с тоглосон тий. Тэгмүүд эрэгтэй шгшээ баг дээр нөгөө Эбсийн ахлах тасгалжуулагчаар ажиллаж байгаа та. Тэгэхэд бол яг ажилласан. Тэгэхээр эрэгтэй шгшээ багийгч ахалж тасгалжууллаа. Одоо эмэгтэйг ч гэсэн ингээд тасгалжуулах чинь гэдэг нь нөгөө хувь хүний хувьд ч гэсэн их сайхан үйл явдал баг. Тэгээ магадгүй ирэх жилээс бид нар яг үндэсний дээдлийг тэр баг тасгалжуулахыг харах чинь билүү те. Энэ олон хүмүүс бас тэр талаар яриад байлаа. За бэлдсэн сэдвүүд ямар ч байсан бид ярилцаа дууслаа. Одоо бас чөлөөт асуулт асууя гэж бодож байна. Тулгын удаа Японд сагсан бөмбөгийн боловсрал эзэмшсэн гэж ярьдаг. Тэр талаараас үзэгчд танилцуулаач бас хүн болгон сайн мэдэхгүй байх гэж бодож байна. Тэгээ Японд би 10 жилдээ 3 жил сурсан. Тэгээд Хагура ахлах сургууль гээд сургууль байгаа. Тэгээд тэнд болохоор одоо манай 3-3-ийн ананд тэгээ ах маань энэ тэгээд PSH-наас тоглож байгаа Тэмүүж ах маань энэ. Тэгээ ийм бас одоо холбооны одоо ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч Анрах маань энэ. Тэгээд ер нь айгүй түүхтэй Монголтай айгүй сайн харилцаатай тийм баг сургууль байгаа. Тэгээд тэнд сурж исэн. Тэгээд одоо болохоор манай төрсөн дүү болохоор тэнд бас энэ жил 2 дугаар ангид орсон. Бэлтгэлээ хийгээ явж байгаа. Тэгээ саяхан ярьсан тэгээ ямар ч амаргүй л байгаа юм билээ. 2 дугаар анги хэдэн Ахлах сургуулийн Ахлах сургуулийн 2 дугаар анги. Одоо 17. Тоотохгүй бас дээдлийг тарж магадгүй л юм байна те. Тэг ямар ч ман дүү манаас нэлийн бэлтгэлээ хийгээ явж байгаа юм билээ. Тэгээ тэрийг сонсоод бас нэлийн урам авсан. Тэгээ өчигдөр яг ярилцаа хийжсэн чинь тэгээ 2 дугаар ангид орчлоо. Тэгээ давхар тэнд бас дүү маань хичээж байгаа болохоор тий. Тэгээд бас өөрөө хичээхгүй болоос болохгүй шүү дээ. Тим юм явж байгаа. Дүү чинь нэг лигийн тоглолтыг чинь үзсэн байна уу? Юу гэж хэлж байгаа юм? За ёо бро гал гэж хэлсэн. Ямар товчхон юм бэ? Бро гал гэжсэн л юм. Бүгдээрээ л үзэж байгаа хэ манай багшаас үзэж байгаа хэ. Манай багшаас айгу мундаг сайхан тий. Японы Жин сенсей гэдэг одоо айгу мундаг багш биднийг одоо дараагийн төвш рүү гаргахад суурийг айгу сайн тавьж өгсөн. Тэгээ саяхан бас Монголд ирсэн. Нөгөө Япон Монголын шигшээ тоглоход тэнд ирээ явсан. Тэгээд яг Аз тэр сакс бөмбөгийг айгу сайн тоглуулж чаддаг гэж би бас боддог. Тэгээ нөгөө яг Европ Аз хүн хоёр бол яг биеийн пропорцээс өөр юм бэлээ. Тэгээд тоглох хурд буюу ингээд Япон хүмүүс чинь намхан шүү дээ. Тэгэхээр ингээд хурдаа ингэж тоглолт хийдэг. Тэгээд хурдан темпэнд болохоор Европ хүмүүс дасаагүй болохоор тэрүүгээрээ хожих магадaltaй юм байна гэдэгт тийм сакс бөмбөг тоглодог. Тэгээд бас одоо эмэгтэй шигшээ манаас яг тийм арга барилаар тоглоно гэдгийг сонсоод би бас айгүйх баярлсан. Тэгээ ямар үр дүн гарах нь гэдгийг бас тэгээ удахгүй бас харах бах тий. Тэгэж бодож байгаа. Японд ингээ 3 жил сурчаад эргээд ирэхэд одоо юу нь илүү өөр байсан бэ? Магадгүй яг 3 жил сурахаас өмнө Монголд сакс тоглож байгаа л явсан байгаа шүү дээ. Тэгэхээр Японд явчаад ирэхэд бол би хиндээ өөрөө анзаараагүй. Ингээ яг ингээл 3 жил бэлтгэл хийчихэд ирсэн. Тэгээ шууд Сэлэнг багийн яг тэр үед чинь үндэсний дээдлийг гэж болдог байсан. Тэрний дээд хэсэг буюу яг дээдлигийн доотлын түвшинд нь би Сэлэнг гэдэг багаас тоглосон. Тэгээ тэр үедээ ямар ч саксаа үргэлжлүүлээд тоглоё. Тэгээд яг нэг жил гэп аваад Америк руу явна гэж төлөвлөсөн байсан болохоор яг тэр үед тоглож исэн. Тэгээд дараа нь сонсоход яг тэр үед бас яг
миний ур чадвар тэр хурд тэр шидэлтэй айгу сайжирсан байсан гэж ярьд юм л. Би тэр үед ерөөсөө анзаараагүй байсан болохоор ингээд одоо тэгсэн дүүдээ бас ингэ ярьж л байгаа тий. Ингээд чи ямар ч тодорхой хэмжээнд ингээд хүн болгоноос илүү сайжирч байгаа. Тэгээ тэрийг анзаараарай. Ингээд Японд бэлтгэл хийх гэдэг чинь шал өөр шүү. Тэгээ ялангуяа бид нар болохоор одоо зүгээр л хичээлдээ яваал хичээлээсээ тараал хоолоо идлээ шууд бэлтгэлээ хийн. Бэлтгэлээсээ тараа шууд халуусандаа ороо шууд унтна. Тэгэл яг энэ сайклаар 3 жил буюу бараг 1000 хоног ингээ явчихж байгаа. Тэгэхээр ялч хүн ингээд өөрчлөлт орд юм билээ. Би болохоор яг өөрийнхөө яг анхныхаа тэр туршлагаар явсан болохоор нэг анзаараагүй юм байсан болохоор дүүдээ айгүй их ингээд зааж шигүүлж байгаа. Тэгээд манай дүү бас миний яг хүрээгүй газар хүрэх бах. Тэгээд тэр Америк бол баларч ирсэн юм даа. Хөө Японоос ихтэй айгүй гоё шүү дээ. Тэгээд Америкт 1 жил очиж баларчаа тэгээд буцаа гайхуулц тээ. Америк балраагүй шүү дээ. Нэг баларчаа. Америкт бас сакс тоглохоор явсан мó эсвэл? Тэгээ Америкт би яг NCAA миний яг багасаа үздэг гэсэн юм болохоор NCAA тэгээ сая болохоор бас March Madness болсон Final Four Florida их сургуулиас авраг авсан. Тэгээд яг тэрийг яг үзээ яж хахтаас яг би ингээ багасаа яг тэр төвшин тоглохыг айгу хүсэж исэн болохоор яг Америк руу явсан. Тэгтээ би яг тэр мөрөөдөлтөд хүрч чадаагүй ч гэсэн яг Америкт очиод яг нэг алхам ойртоод бутсан ч гэсэн би нөгөө сая дөнгөж сая яг Boogie Cousins гэдэг тамирчиндээ тоглоод тэр төвшний саксон мөнгөийг жоохон ч гэсэн мэдэрсэндээ айгүйх баярлсан. Тэгээд тэгээ ер нь бол тэр March Madness-ийг үзэхээр нэг цаанаасаа айгуу гоё гэдэг. Тэнд болохоор ямар ч цалин хамаагүй, ямар ч гэрээ хамаагүй тэр зөвхөн оюутан залуусын тэр цэвэр тэр хүс хүч хөдөлмөр ингээд гарч байгаа тэр тоглолтууд болохоор яг үнэхээр нэг цаанаас нэг гоё энергитэй байдаг. Тэгэл хожигтой л уйлж байгаа нь хожсон ч гэсэн уйлаад ингээд байж байгаа тамирчдыг харахаар гоё байдаг. Америк яваад NCAA-д орох зорилготой явсан юм байна те. Тий. Юу хасныг хэлж болох уу? Тий, Америкт яваад би ямар ч сан Division 2 сургууль, Division 3 буюу ер нь бол айгу жижигхэн сургуульд очсон. Тэгээ тэндээсээ болохоор тэтгэлэг аваад цаашаа Division 2, Division 1 гэж явъя гэж төлөвлөсөн байсан. Гэхдээ яг тэр үед корона гараад коронагийн улмаас манай сургууль маань хойшлогдоод бид нар онлайн болоод тэгээ онлайн болсныхаа хажуугаар өөр академид руу орсон ч гэсэн манай академийн бас яг тэр эзэн маань болохоор яг харамсалтайгаар өнгөрөөд тэгээд тэр төлөвлөгөө манаас яг ингээд болоогүй ягаад ч юм ингээд буцаа Монгол руу аваад ирсэн. Ковид ингээд хүн болгоны амьдралд бүр маш том нөлөөг үзүүлсэн ялч уу. Нэг тийм зүйл болсон бай тээ. Тэгэл явсаар агаал. Тэрийн зүг биз тээ. Тий, тэгэж яг явсаар агаал нэг буцаа Монгол руу аваад ирсэн. Буцаа Монгол руу ирээл яг нэг бурхан яг Монгол руу ирээ чи Boogie Cousins-тэй тоглоод хаа. Boogie-д нэг хитэн пас өгөөл гэсэн баг. Тэгэж л бодоод идэв. Одоо тэгээд бас ойрын хугацааны зорилгоудаа тодорхойлсон байгаа бол тэднэрээсээ хуваалцаж болох уу? Бид одоо ингээд 3 үйлдвэрлэл маань эхэллээ тий. Ямар ч тач 3-3-аа ямар ч тач Монголд болох 6 стопт нь ямар ч тач гад шилэнж ирэх авна гэж одоо тооцож байна. Хоёрдугаар тэгвэл баг маань нэлээд шинжлэхдэх байх гэж энэ жил харж байна. Ямар ч тач дараа жил аврагын төлөө хүчтэй эргэж ирэхийн тулд бас нэлээд олон тамирчид шинжлэх бах гэж бас бодож байна. Тэгээ ямар ч тач дараа жил магадгүй Boogie бас ирж магадгүй юм шүү дээ. Тий. Бараг авчирнаа л гэдэг. Дараа жил бараг ирж магадгүй юм шүү дээ. Тийм учраас ер нь дараа жил яг аврагын төлөө тоглохыг тийм зорилготой энэ зүүнийг жоохон завгүй өнгөрөөнө л бодож байна. Гол сонсогч шүү. Би болохоор одоо ямар ч шууд эхний ээлжинд яг хүлээ өмчлүүлье гэж юм бодож байна. Сүүл 7 тоглолтыг гიშгцэн байгаа. Тэгээд яаралтай чухал ажил маань бол яг эрүүл мэнд дээр анхаарна. Тэгээд тэрнээс цаашаа болохоор зуны төлөвлөгөөгөө ямар ч сан энэ зүүн бол шал өөр авах гэж бодож байна. Тэгээд Антони Харрис гэдэг тамирчин байдаг шүү дээ. Тэр хүн рүү бичээд нэг төлөвлөгөө гаргуулъя гэж ер нь бодож байна. Антони Харрисын хувьд ер нь тулгайгийн нэг тийм жоохон рол модель юу ментор яг хоо тийм найз шүү дээ. Монгол хүн шүү дээ тий. Монгол хүн. Тэгээ би бас сүүлд яг Харрис дээр очсон л та нөгөө эхний тоглолтод хожигдчиход бас тэр би бүр яг яагаад ч учрыг олохгүй байсан л та ингэж яаж тоглох учраа олохгүй хасын тэр хөлгүүдийн систем тэр хамгаалалт шал өөр байгаад байсан. Тэгээд би өөрөө учраа олохгүйсэн болохоор яг Харрисаас зөвлөгөө авъя гэдэг. Харристаг чи хоол идээд бараг 4 цаг суугаад ингээд зөвлөгөө аваад ингээд өөрөө бас яг
бас их яаж хийж ирсэн тэр төлөвлөгөөнүүдээ бүх зүйлийг нэг надад зааж өгөөд тоглолтод яг 2 дахь тоглолт руу ороход бол яг тэрүүгээр нь хэрэгжүүлэхэд бид нэр баг 30 оноор тэгсэн. Тэгээ хойжилт байгууллаа. Тэгээд ямар ч гэсэн болох юм байна. Бүтэх юм байна гэж ер нь бодсон. Тэгээд тэр үед бас зөвхөн яг тэр тоглолтыг яриаггүй яг шууд миний 100-ны төлөвлөгөөг шууд гаргаад өгсөн баг. Чи одоо 100 энэ дээр ажиллах юм байна инг баг инх юм байна гэд тэгээ ярьсан болохоор бас айгүй их цаг байсан баг. Тэгээд одоо ер нь бол намайг айгүй их шахдаг, намайг айгүй их ингэж хурцлдаг те ингээд дараагийн төвшин чи ийм байдаг шүү те. Чи одоо ийм юмд ханахгүй шүү гэдэг зүйлийг бол ингээд баян хэлчихэд хүмүүс энийг. Үнэхээр зөв юм те. Үнэхээр үлгэрч шүү те. Тийм ментортой байвал бас Үнэхээр үлгэрч. тамирчны хувьд маш чухал юм байна те. Их сонирхолтой сонсогч шүү. Бас өмнө яг ийм юм байдаг гэж мдээгүй те. Бид Монгол тоглогч дээр бол мэрсээр байдгийг сонсчихсноос биш те. Яг ингэж нэг гадаад тоглогчтой тэр дунд за бараг л Монгол хэмтэл те. Тэр үед нууцлсан л та яг нөгөө хүмүүс мэдчихвэл бас шудраг бас юм те. Эсвэл миний юу их гээд байгаа мэдчихвэл бас бидний төлөвлөгөө нуурах ч юм уу тийм байсан болохоор. Дуг амар сайн ажилладаг те. Таны хувьд тийм менторч гэдэг юм уу тийм одоо сайн зөвлөгөө өгдөг сагсан мөгийн ах байгаа юу? Байхгүй юу? Өөрөөр л Өөрөө зөвлөгөө өгдөг. Манай Сүхбаатарчууд маань ингэж хасаар төрсөн. Чи өөрөө ер нь ахмад тоглогч боллоо шүү дээ. тэгвэл одоо доошоо зөвлөгөө өгдөг дотны тоглогчид Мэдээж багийнхаа бүх үнэртэл. өөр багийн дүү байхгүй тий. Одоо Эпсийн гам багаас эхлээд байна шүү дээ. Тэнд доош 3 тоглож ирсэн. Манайд За ингээд нэвтрүүлгийн маань цаг энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр манай студид зорж ирээд маш сонирхолтой яриаг өрнүүлсэн зочдоо талархал илэрхийлж байна. Цаашдын бас сагсан бөмбөгийнх нь одоо тэмцээн уралдаан карьерт нь амжилтыг хүсье. Дараа жил бас финалд харна гэж маш том тийм итгэлтэйгээр одоо итгэл ерөөл те Тунгаглаж байна тий найдаж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг хамтран хөтлсөн Цэндээдээ бас баярлалаа. Нэвтрүүлгийг маань хүлээн авч үзсэн үзэгчдэдээ баярлалаа. 31 дахь дугаараа ингээд та бүхэнд хүргэлээ. Дараагийн 32 дахь дугаараараа эргээд уулзцаая.